манад эмнэлэгт ингээд ирж байгаа байхгүй. За толгой ч орхисон байна гэдэг. Гү ми зүрх хөвж байгаа. Он шиг бол ерөөсөө эмч хэрэггүй. Одоо эмч бол ямар ч шаардлага байхгүй. Бараг бид нар бол бараг тэр хүний зүрх хөвдөл зүрхийн л эмчлэх юм бол хийгээд өгчүүл ирсэн өвчнийг л эмчлэх юм байна тий. Өвчүүл их гоё ингээд нөгөө хүн чинь баяртай. Яг л эмч сайн эмч байна. Гэтэл би хэд хэдэн тийм жишээ бас байгаа л ингээд за толгой чинь дөргцсөн байна. Тэгээд ингээд толгой дөргсноос бол зүрх чинь нэлээ өвдсөн байна. Ууган зүрхний бас тэжээлийн дутагдaltaй юм байна. Гэхдээ бол одоогийн байдлаар өвдөг та толгоогоо бариулж байгаа гэхээр уур нь хүрэл явчихж байгаа байхгүй тэр чинь юу гэсэн үг вэ ингээд миний зүрх өвдөд байгаа чи энэ эмчиж одоо толгойд энэ чи зүрх толгой чи хоёр өөр хэрэгтэн штэ гэдэг ингээд дотроо бодчихж байгаа байхгүй тэгэнгүүт энэ эмч бол муу эмч болчихж байгаа байхгүй тэгэнгүүт за та зүгээр над толгоогоо бариулчихаа та ямар нэгэн үн төлбөр өгөөд хэрэггүй толгоо бариулчих гингүүт маргааш нь орж ирэнгүүт хөөш нэрээ зүрх өвдөөгүйсэн биш дээ эмч чинь толгой дөргцэн явж шүү хөө гэдэг ингээд тэгээд тэр эмчилгээгээ ингээд итгээд ингээд орж байгаа хүмүүс бас байна. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөтлөгч Аймаа хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. Сонсогч та бүхэн Хөгтөнгөр радиог Улаанбаатар хотод 82.9 дэлгөөнөөр хүлээн аван сонсох боломжтой. За харин Хөгтөнгөр радиогийн подкастуудыг Хөгтөнгөр радио YouTube сувгаар, рилүүдийг Хөгтөнгөр радио пэйж сувгийг дагаж хүлээн аван сонсох, үзэх боломжтой юм. За хөтлөгчд 7 хоногт 1-2 подкастыг сонсогч та бүхэнд одоо чиглэлийн дагуу зочтой урьж ярилцдаг. За миний хувьд сэтгэл зүй болоод эрүүл мэндийн чиглэлийг гол төлөв барьж зочтой урьж ярилцдаг юм аа. За өнөөдрийн сэдв уламжлалт, барай заслын тухай, энергийн барай заслын тухай ярилцах юм. Өнөөдрийн зочин Ихэмч Инхцэлтэй ярилцсанаа. Сайн байна уу та? За өдрийн амгалан айлтгая. Өнөөдөр бол барай заслын талаар би ингээд хүн болгон ерөнхийдөө барай засал гэдгийг ер нь ойлгож байгаа. Яагаад барай засал хийлгэх ёстой. Ягаад хүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүд хийлгээд байдаг гэдэг талаас нь би бас ярив. Эмэгтэйчүүд бол ерөнхийдөө барай заслыг болохоор ажлын ачаал мэдээж ажлын ачаал болон төрн одоо булчингийн чангарал нас болно ажлын ачаал эрэгтэйчүүд ч гэсэн бас нөгөө ажлын ачаал суугаа ажилтай хүмүүс гээд тэрийг голдуу ингээ барай заслыг бол одоо булчин суллах талаас нь ингээд хүмүүс хийлэгдэг бол энэ өдрийн хувьд болохоор уламжилт барай заслыг хүн яагаад хийлгэх ёстой яагаад эмгүү эмчилгээний аргаар хүн эдгэх ёстой вэ гэдгийг ярина. Мэдээж булчин суллахад булчин сулдаг эмүүд бас байдаг. За эм муула гэхэд чинь бид нар санамсаргүйгээр илгээ зүрхээ гэмтээчдэг учраас бид нар уламжилт аргаар барай заслаа ингээд тухайн барай заслыг хийлгээд тухайн булчингуудыг гой төгс гой суллаж өгдөг. Эмэгтэйчүүд ихэвчлэн хийлгээд байдаг шалтгаан нь болохоор эмэгтэйчүүд одоо сэтгэл зүйн хувьд одоо ингээд ямарваа нэгэн стресс, депрессийг эрэгтэй хүн бол дотор талдаа задалдаг гэж үздэг. Одоо уламжилтч тэр, евровч тэр одоо бүх сэтгэл зүйн шинжилгээ ухаанд эмэгтэй хүн бол гадагшаа ярьж иж задалдаг. Бас сонирхолтой санагдаж байна. Ярилцлага дөнгөж эхэлж байхад эмэгтэй хүмүүс нэрээ анзаараад байсан чинь барай засал гэж илүү явдаг. Одоо барайн дотор чинь нөгөө эмэгтэйчүүдтэй хамаатай савныхыг гадагшлуулах барай гэлдэгдэг. Иннээс үүдээд нэрээ хүйс болоод насны онцлог байдгийн болов гэж бас бодож байна. Дөнгөж сая та нэг цохолсон ярьлаа штэ. Эмэгтэй хүн дотор бухимдал юу гэдэг өөрийнхөө сэтгэл зүйг ярьж иж гадагшлуулдаг. Үгүй болвол бид хор хоримтлагддаг байж таарах нь уу? Хор хоримтлагддаг. Одоо биеийн одоо нугас мэдрэлийн замаар яваад нөгөөх одоо хор одоо стресс маань гуйны одоо булчингуудад хоримтлагдаад эхэлдэг. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүмүүс тэр ачааллууд ингээд одоо хөл маань өвдөөд явж чадахгүй болоод стрессээс гаралтай үе мөчний өрөвсөл гэж бас бий болсон. Одоо сүүлийн жилүүд эхлээд тэр чинь бүх юм л өрөвсөл бүх юм л одоо ажлын ачаал ихтснээс болсон гэж үздэг байс. Одоо бас ингээд англи зүй бас өөрчлөгдөөд шинжилгээ ухаан бас өөрчлөгдөөд хүн гэдэг хүн судлал гэдэг маань бүх одоо дэлхийн нийтээрээ ингээд маш ингээд нарийн төвшөнд одоо ингээд тухайн хүн одоо бидний био ритм ямар одоо хэмнэлд оршдог вэ гэдгийг яаж байгаа. Одоо жишээлбэл өрөөнд нэг стресс одоо нэг ууртай нөхөр ороод ирэх гэж бодлоо л да. Тэгэнгүүт хамгийн түрүүлээд эмэгтэйчүүд тэрэнд хүртдэг. Барьер нь одоо сэтгэл зүйн барьер нь ингээд хөдөл зүй ихтэйх нь шүү дээ.
эмэгтэй хүн уян зөөлөн гэдэг талаас. Тэгтэл эрэгтэйчүүд сүулт нь хүртэн. Гэхдээ хүртэн. Мэдээж ихний 15 минутанд эхлээд эмэгтэйчүүд хохирогч нь эмэгтэйчүүд байх нь. Тэгээд дараа нь болохоор тэр одоо өрөө тасалгааг тухай хүн тэр одоо ингээд нөгөө уурсан энергиэрээ дүүргэж ийн гэсэн үг. Тэгэхэд хамгийн түрүүнд эмэгтэй хүмүүс. Тэгэхдээ яг тэр болохоор ингээл нарийн ингээд булчингийн ингээд судлал зүйн ингээд яхангууд хамгийн түрүүнд одоо ингээд зүрхний үйл ажиллагаа тий зүрх мэдрэлийн үйл ажиллагаа ингээд доголдож эхэлдэг байхгүй. Гэхдээ нөгөө тоохгүй хэлбэрээр ингээд би сэтгэл зүгээ аваа явуулсан хүн бол гайгүй. Нэг эмзэг гэдэг идэг штэ эмпати хүн бол хамгийн түрүүнд хүртэнэ гэсэн үг. Тэгээд нөгөө за нэг уралсан нөхөртэй за инглээ. За тэгэд ажил дээр нь дандаа уралдаг хүн байлаа. За тэгэнгүүт тэр хүн чинь ингээд зүрх булчингийн төвшөнд ингээд мэдрэлийн төвшөнд ингээд ачааллууд аваад эхлэнгүүт булчингууд зангирна да. Тэгэнгүүт яах аргагүй тэр хүн барайцсал хийх болдог. Тэгэхээр эхлээд эмэгтэйчүүд дараа нь эрэгтэйчүүд хүртдэг. Тэгэхдээ сүүлийн үед бол бас эрэгтэй хүмүүс бас эмпати бас их байгаа. Тэгэхээр тэд нар бас ингээд барайцсал хийх шаардлага бас гарч ирж байгаа байхгүй. Уламжлалт барай засал эмчилгээний түүхээс та дурдвал одоо хэдэн мянган жил манай үндэсний одоо эмчилгээ уламжлал гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсээс Европ эмчилгээнд дагнаад хийлэгчдэг нэг хэсэг хүмүүс байгаад байдаг. Одоо түүндээ сүжигтэй шинжлэх ухаан. Нөгөө талдаа бол багийн эми Европ эмчилгээгээр явдаггүй маа. Уламжлалт барай засал ангаах ухаанаа илүү тагвал надад тохирдгоо гэд хүмүүс ингээ өөрсдийгөө анзаарсан байдаг. Бас дээрэс нь насны хувьд одоо би зүгээр өөрөөрөө жишээлээд үзэхэд залуухан 20 эдтэй байгаах та би физиолог мэдээж эрүүл сарвал сайхан байж таарна. Тэр дундаа уламжлалт барай засал гэхээр зүгээр өнгөцгөө харж байгаа шүү дээ. Зүгээр очиод нэг бие илүүлээл нухуулаад ингээл одоо идэгчдэг юм байхтай гэсэн өнгөц бодолтой байж байгаад одоо ингээд суудлын ажил хийж байгаа хүмүүс чинь наатлан л суудлын мэдрэл дарагдана гэл нэг хэдэн жилийн өмнө хөл өвдөхөд нурууны заалт хагалгаа гижээсэн бол уламжлалт барай засал дээр очиод өөрөө ид хэдийн үзэд ирэхээр манай уламжлалт барай засал ер нь эмчилгээ гэдэг чинь бидний бодож байгаа шиг өнгөц юм биш вэ гэд ингээд итгээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр та яагаад уламжлалт эмчилгээ, уламжлалт барай засалд итгэх ёстой юм. Бид ер нь ямар төрлийн ангаах эд шидийг илааршихын үйл явцыг бий болгохыг ингэдэг хэлж өгч болох уу? Уламжлалт барай засал ерөнхийдөө ингээд Европ эмчилгээ бол ингээд шууд галыг шууд унтраадаг. Дотор тал бие организмд тэд нар яаж ингээд даймжирч өөр эрд эрэхтэнд нөлөөлж байгаа гэдгийг нь бол ингээд баг яадгүй. Одоо жишээлбэл хоол өвдөг хоолойны эдийг магадгүй тэр суцаараа дамжаа зүрх үе мөчийг гэмтэж байгаа гэдгийг нь бол яг тухайн үед хамгийн гол юм эмчлээд тэгэнгүүтээ орхичдаг бол уламжилт болохоор дандаа ингээд сууг мэдрэл меридианы дагуу явж байгаа учраас биеэс айгүй сайн хөөгдөөд мэдээж өтгөн шингэнээрээ гадагшлан хөлсөөрөө гадагшлаад биеэс ингээд одоо яг бид өөрчлөлт гарч явагддаг. Одоо ингээд одоо нурууны булчин гэдэг өөрөө ярьлаач суудлын мэдрэл. Тэр чинь ингээд нурууны ингээд барай хийлгэнгүүд тухайн хэсэг халаад ингээд булчингууд нь ингээд тэр чинь ингээд чангарсан юм чинь ингээд бомб тавиад ч юм уу барай ихэд ингээд сайхан ингээд судсан ингээд онгоогоод ингээд тухайн хэсэг газар гоё халуун оргиод ингээд өвдөлтүүд намтахаар тухайн хүн уламжлалт эмчилгээ бол их гайхамшигтай юм байна гэж боддог. Хүмүүс зарим нь болохоор шууд Европ уламжлалт хоёр жоохон зөрдөг. Зарим нь заавал хаалгааны заалттай гэдэг ингээд явдаг. Хаалгааны заалттай хүн ч гэсэн дараа нь физик эмчилгээгээр 5-аас 6 жил 12 жилиг ингээд физик нөгөө уламжлалт Европ эмчилгээ ч мухардалд орчлоо шүү дээ. Тэнгүү одоо ингээд физик эмчилгээнд ороорой гэж хэлдэг. Бүр зарим эмчнэр бол барай засалд ороорой гэдэг. Тэгэхээр барай засал физик эмчилгээ эдгээр бол яг л одоо зарим хаалгаанд орохгүйгээр тэргээр идэх боломжтой байхгүй. Тэгээд хаалгаанд орсон хүмүүсийг одоо буруу гэхгүй шүү дээ. Одоо нэгэнд хийгдсэн байгаа юм чинь. Тэрэн дээрээ бусад идэрхтний бас өөр газар эвэрч гарахгүй, өөр газар булчин чангарахгүй гэх аргагүй шүү. Тэгэхээр тэр одоо нөгөө нэг хаалгаанд орсон хүн чинь өөр ингээд намигтай одоо би нэг миний булчин ингээд чангараад идэх шүү, ингэдэг шүү гэдгээ мэдчихэж байгаа учраас ингээд барай засал хийлгийа, ингээд идгийа гэд ороод ирчих واخгүй. Сүүлийн жилүүдэд нэг одоо ковидоос өмнөх хүний бие организм, ковидын дараах бие организм гэж хоёр өөр болсон. Одоо бид нар дэлхийн нийтээр цар тахал гэж одоо нэм бактери вирусээр одоо халдварласан зүйлд одоо ингээд өртсөн
бие организм бодгойлчин одоо ингээд амьдрахын төлөө тэмцэл үүсэж байгаа байхгүй амьдрахын төлөө тэмцэл биед орж ирсэн нэгэнт бактерийг вирусыг хамгийн сайн гадагшлуулдаг юм бариацлал гэдэг байхгүй яг шингэний төвшнөөрөө ч гэсэн одоо биеэс гадагшлуулах меридианы төвшнөөр ч гэсэн хөөгөөд Европын бол бас мэдээж нийтлчаад гарахгүй байгаа учраас л асуудал байгаа байхгүй нэг газар тэр омгон ингээл нэг газар очиж үржил буцаад өвдөх одоо ингээл ковидын хүндрэл одоо баг мартамгай болж байна эхнэрийнхээ нэрийг одоо санахгүй боллоо гэд яриад байгаа зүйл маань тэрнтэй холбоотой байхгүй тэр вирус бактерийг хамт ингээ бариацлалтай явсан бол магадгүй биеэс хурдан гадагшлаад идэх магадлал нь өндөрсөж байгаа. Тэгтэл нөгөөтхийг гадагшлуулахгүй зүгээр Европоор тусал тариа хэлэгчээр чинь гадагшлах нь арай бага удаа. Гадагшлан л та мэдээж бас гадагшлан. Нэрээ тэгээд идэг. Уламжлалт бариа хэлгэж байгаа хүмүүс гам сайн барих ёстой шүү гэж тэгээд идэг. Хор гадагшилж байгаа гэд одоо янз бүрийн тос түрхэж ингэж бариад идэг штеп. Тэр энэ яагаад хор гадагшлаад байгааг та энгийн үгээр тайлбарлавал ямар үйл явц бие дүрнүүд вэ? За бид болохоор нэгдүгээрт ингээд бариа засал гэдэг маань одоо тухайн хүн хийлгэж байгаа хүн бол болохоор хийж байгаа хүн бол ангаагч хүн хийн ангаагч одоо мэдээ сургууль соёлын төгссөн байвал сайн ягдгүйл тэр талын мэдлэг сайн байх нь шүү дээ одоо булчингийнхаа физиологийг мэдрэлийнхаа физиологи шингэнийхаа физиологийг мэддэг тэгтэл яг уу ингээд бас ангаагч өвдөлттэй хүмүүс бас барьдаг тий гартай гэдэг тий тэр бол ингээд нэг нь болохоор ухамсартайгаар барьж байна одоо мэдээд мэдлэгийн шинжилгээ ухааны төвшинг зарим нь болохоор ухамсаргүй төвшөнд ингээд барьж байгаа. Тэгэхдээ нөгөөх үр дүн нь л ерөөсөө нэг битг. Тэр дунд ганцхан зүйл үүдэг чин сэтгэлтэй байна уу тухайн хүнийг эдгэх гэсэн бодол санаатай байна уу гэдэг л байдаг. Одоо ингээд бариач нар ч ингээд санамсаргүй хүн эдгээгээд иддэг штэ. Одоо ингээд эдгэх санамсаргүй ухамсаргүй төвшөнд ингээд санамсаргүй эдгээдэг нь болохоор одоо наран сүлжээ хүрднээсээ үүсээд одоо тэр хүн тэр одоо ингээд одоо би бариад эдгэе гэсэн бодолгүй ч гэсэн ангаах өөрийн өвдөлттэй байх юм бол эдгэждэг байх нь шүү дээ тий. Энэ бас сонирхол татаад байна. Одоо бид хоёрын ярилцах хоёр дахь сэдвэлдээ өгнө. Гэхдээ ялч ингээд яваад тий. Яг хүүхэд байхаас эхлээл сургууль соёлын төгсөөгүй тэгэл ер нь газар газарт байж байдаг шүү дээ. Тэр хүн дээр очио бариулчин сайн барьдаг, толгой барьдаг. Даглал одоо тарих үтсэн байвал ингээд болчдөг гэд. Энэ хүмүүс нэрээ гартай юмтай өгдөлтөө байж ижил ингээд барьж байгаа. Түүнээс ингээд хөдөө байж байгаа ангаахын уламжлалтын имлэг төгсөөгүй юмч болоогүй. Энэ ямар учир байдгийн болоо? Одоо тэд нар өгөгдлөөр нэгдүгээрт байна. 6 дахь мэдрэг өндөр. Одоо ингээд одоо ямаа байх чинь за энэ ямагийн аль булчин ингээд зангирсан. Бид нар болохоор уламжлалтын эмчнэр бол ингээд хаалгаар орж ирэхэд нь л хардаг. За баруун хөл ингээд баруун хөлөө чирж явж байна. Зүүн хөлөө чирж явж байна уу? Хоёр хөл нь богино урт байна уу гэт те. Тэгээд тэр хүний ингээд харцтай ингээд одоо би чичирч гин үү одоо ингээд хөдөлгөөнийх нь эвсэл нь ямар байна гэдгийг ингээд тэгэнгүүт за энэ хим алдагдaltaй хүн байна. Одоо толгойн дээр өгсөн байж болохгүй байж болцшгүй арцэг нурууны өөрчлөлттэй гэдэг ингээд шууд хараад хэлэхээр одоо бидний хувьд болохоор одоо зэт үеч гэдэг юм үеийнхэнд одоо бид нар нэг одоо гаж юм шиг санагдаад байдаг. Одоо ягаад гэвэл тэр хүний шинжилгээг хараагүй, онцлогыг нь хараагүй ижиж шууд ингээд хэлээл тэгэнгүүт яриад эхлэнгүүт тухайн хүн хэлнээ эдэрч гинүү тий. Одоо ярихдаа ингээд ямар шүү ярьж гин гэд ярих дундаа гацж гин үү тий. Тэгэнгүүт бид нар чи 12-оос мэдрэлийн мэдж байгаа болохоор за энэ мэдрэлүүд өөрчлөлтөгээ хэлчихэнгүүт бид нар чи нөгөө үзмэрчиг болоо явцдаг. Тэгэхээр яг ингээд өөрт нь илрээд байгаа шинж тэмдгийг хэлээд байдаг. Тэгэхээр нөгөөт хүмүүс маань ингээд толгойн нэрчдэг. Тийм ингээд их сонин хүн байна. Сонин юмч байна гэж бодоод идэх тийм байна. Таны сая одоо хүний бие физиологи ковидын өмнө ба дараа гэд ийм хоёр янз болчлоо гэсэн чинь энэ тухай би хэдэд сонсож байна. Гэхдээ салбарын хүмүүсээс ажлын байрны нөхцөл байдал, хүний сэтгэл зүйн нөхцөл байдал, хүүхдийн сэтгэл зүйхээр ерөөсөө л ковидын өмнө ба дараа гэд хуваагдчихлаа гэдэг юм. Одоо та яг өөрийн үндсэн мэргэжилтийг уялдуулж хэлэхэд уламжлалт, энергийн бариа засал дээр ковидын өмнө хойд яаж өөрчлөгдсөн байна? Ямар бариа, ямар арга илүү тус болж хүмүүсийг эдгэж байна? Одоо нэг ковидын өмнө бол одоо бид нар одоо хүний биед бактери вирус маань болохоор тэнцвэртэй
ингээд одоо орлоо гэхэд чинь бактерийн давмгай байж идэг. Одоо бактери бид одоо ингээд бактерийн гаралтай ханаад байна, бактерийн гаралтай наач өрөслөө ингээд бид нар хэлж чаддаг байсан байхгүй. Одоо вирусын гаралтай ингээд. Одоо болохоор бактери вирус ингээд хавсраад ороод ирэх тохиолдлууд маш их илбэг болсон. Хүний өөрийн дархлааны систем ингээд гажуудсан гэж ярих юм да. Гажуудсан гэж би тэрийг бол гажуудсан л гэж хэлэх гээд байна л да. Яг гэвэл нөгөө зохиомол юм орж ирсэн учраас гэж би хэлэх гээд байгаа хгүй. Байглаасаа тэр бактери вирус байх юм бол тэр хүний биед байх юм бол бие организм аль нэгийг ингээд дарж устгаад уртсгаж чадаагүйг нь эмчээр одоо устгуулдаг л байхсан ба шинжлэх ухаанчин тэгж явдлаа л да. Тэгсэн чи одоо болохоор хоёр зүйл хоёулангийн зэрэг хэрэглэх ч юм уу тий. Тэгэхээр хүний нөгөө элэг яаж шүүх үү те нойролцохоо яаж ирүүл байх вэ? Бусад эрхтнүүдэд яаж ингээд хавсарсан байдлаар ингээд нөгөө цогц байдлаар бүхэл байдлаар ингэж бодож имжлэхгүй бол яг дангаар нь за энийг вирусыг устгах чийд энийг ингэчихэд гэдэг тал бол жоохон асуудалтай болоод эхэлж байгаа байхгүй. Тэгээд энэ дунд ингээд нөгөө тухайн хүний одоо нэг эмчид итгэх итгэлүүд амар одоо дээр үд чинь бол ингээд ханиадыг 3 өдрийн дотор ямар ч эмчтэр очих шаардлага байхгүй. Зүгээр нэг сайхан эмийн сангаас нэг ханиадны нэг юм угаал олон ч юм удаггүйсэн шүү дээ. Ганцхан юм угаал дарчдаг байсан бол одоо тэгж дарагддаг ханиад гэж байхгүй болсон. Тэгэхээр ингээд нэг уламжилт илүү одоо бараг тэр тэгжсэнээс уламжилт барай засалт ороо. Одоо ингээд ханиад ковидоос хойш ч ингээд ханиад туслаа гэж бид 3 хоногийн дотор нэг тэгээд ханиадны муухгүй зарим нь гой сайхан халуун цай угаал тэгэл цацархан угаал зүгэрлждэг байсан бол одоо тийхгүй. Одоо ингээд 2 сар гэдэг юм уу чинь 3 сар юм уу чинь яасан чи их ихтгэл үнэмшилтэй тэр имээ ингээ уугаад байдгийн би бас гайхдаг байхгүй ингээд хүн гэдэг бодгал бол ямар нэгэн гарцыг ингээ хайж идэг. Аливаа имийг ангаах дээр ч тэр сургалтанд ч тэр ингээд ямар нэгэн одоо за ингээд 7 хоног уугаал болохгүй бол ямар нэгэн гарц гаргалгааг хүн хайх ёстой шүү дээ. Тэгтэл нөгөө эмчтэр очихоор нөгөө эмч нөгөө эмээ зүйлдэг юм нэг өөрчлөлтсөн мөртлөө нөгөөх нь үр дүнгүй байгаа даа байхгүй. 2-3 сар ингээд уусан гэсэн хүмүүс их байгаад байгаа. Тэгээд ингээд дээр үе чинь бол ингээд хоолоо ингээд баруун талдаа хоолоо өндөр бол баруун талдаа ганцхан идэлцэн байх чинь. Тэгэж одоо болохоор баруун зүг хоёуланд нь ингээд идэлцэн байх жишээ. Уушиг гэж ингээд хоёулаа хатгаатай байх жишээ. Тэгээд бид нар нөгөө нэг тийм одоо их бактери вирусыг ингээд үзэг болохоор эмч нар ч ингээд гайхаж байгаа. Ямар сони юм бэ? Тийм чи одоо доохын үед л 2 уушиг нь хатгаатай байдаг ингээд ярих гэхээр чи тэр чинь тийм өвчин бас биш. Тийм. Тэгэхээр ковидын үеийн эмийн эмчилгээ, ковидын дараах үеийн эмийн эмчилгээ чи өөрчлөгдсөн. Хүн болгоно тийм өрөмс чанартай болохоор хүн болгоны аль суул эрхтнүүдийг бариад өргөсүүлээд эхэлсэн байгаа байхгүй. Тийм ба. Одоо барай засалтай холбож ярихад хүний нуруу өвдсөн, энэ тэнд үе мөч өвдсөн уламжлалт ангаах хүн бол барай заслаар эмчилж үзээ зүү төөнөр бум бий байдгийг ингээд эмчилнэ. Нөгөө Европ ангаах ухаанд хагалгаа хийн ингээд үе солино яадгийн ингээд явчихна. Гэхдээ хүмүүс ингээд байдаг штэ. Зөвхөн нэг газар нэг эмчтэр битгий очоо өөр газар очиж оншоо ингэж дахин баталгаажуулах хэрэгтэй. Эхлээд мэдээж хөнгөнөөсөө байна. Шууд ингээд утгам эсвэл хагалгаанд орё гэсэн тийм хүмүүс бол мэдээж байхгүй ш таарна барай засал зүг төөнөр гэдэгчүүл сайн гэж бодно. Танд яг ирж үзүүлээд амьдрал дээр ийм онш байж байгаад барай заслаар уламжлалт ангаах ухаанаар идгээсэн ийм жишээнүүд байгаа шүү. Ийм байхад яран битгий одоо хагалгааг буруу гээгүүл дээ мэдээж шаардлагатай болвол мэдээж хийлэгжил тараа. Гэхдээ наад талаар боломж байхад шууд их хэрэг байхгүй шүү гэхэр жишээнүүд байна уу? Одоо ингээд манад эмнэлэгт ингээд ирж байгаа байхгүй. За толгойчонд орхисон байна гэдэг. Гү ми зүрх өвж байгаа. Оншиг бол ерөөсөө эмч хэрэггүй. Одоо эмч бол ямар шаардлага байхгүй. Бараг бид нар бол бараг тэр хүний зүрх өвдөл зүрхийн л эмчлэх юм бол хийгээд өгчүүл ирсэн өвчнийг л эмчлэх юм байна тийм. Өвчүүл их гоё ингээд нөгөө юм чинь баяртай. Яг л эмч сайн эмч байна. Гэтэл би хэд хэдэн тийм жишээ бас байгаад ингээд за толгой чинь дөргцсөн байна. Тэгээд ингээд толгой дөргснөөс болоод зүрх чинь нилээ өвдсөн байна. Ууган зүрхний бас тэжээлийн дутагдaltaй юм байна. Гэхдээ бол одоогийн байдлаар өвдөг та толгоогоо барилж байгаа гэхээр
уур нь хүрээл явчихж байгаа байхгүй тэр чинь одоо юу гэсэн үг вэ ингээд миний зүрх өвдөд байгаа чи энэ юм чи одоо толгойд энэ чи зүрх толгой чи хоёр өөр хэрэгтэн штэ гэдэг ингээд дотроо бодчихж байгаа байхгүй тэгэнгүүт энэ юм ч бол муу юм ч болчихж байгаа байхгүй тэгэнгүүт за та зүгээр над толгоогоо бариулчихаа та ямар нэгэн үн төлбөр өгөө тэрэггүй толгоо бариулчих гингүүт маргааш нь орж ирэнгүүт хөөш нэрээ зүрх өвдөөгүйсэн биш дээ юм чинь толгой дөргцэн явж шүү хөө гэд ингээд тэгээд тэр имчилгээгээ ингээд итгээд ингээд орж байгаа хүмүүс бас байна. Сайн нэг хэлсэн шүү дээ. Олон эмчтэр очивол сайн гэдэг байгаа тий. Оншоо аминда баталгаажуулах гэдэг байгаа юм. За би олон эмчтэр очихыг муу гэж боддог. За нэгдүгээр ангийн хүүхд за чи за танаа хамгийн хайртай ингээд хамгийн бага охиныг ядч чи нэг эрдэм номтой болгоё гэж ботчлоо л. Тэгэнгүүтээ тэрийг чи нэг ингээл нэгдүгээр сургуулийн багш дээр очиулаад заагаа нэр айгуу сайн багш гэсэн. За нэг хувийн сургуулийн нэг багш дээр очиулаад тэгэнгүүт улсын сургуульд нэг багш үйт гэсэн нэг 11-т гэдэг. За 3 багшаар зэрэг хичээл заалгуул. Тэр хүүхдийн мэдрэл тархины үйл ажиллагаа алдагдаад тэр баг 35 хэсэг бүгдийг сурчдаггүй. Тий аюултай. Аюултай гэдэг нь чи эрдэм номтой ойлгох гэдэг байгаа шүү дээ. 3 өөр хүн 3 өөр энергийн өөр урсгал байгаа. Тэгэнгүүтээ 3 өөр аргаар зааж байгаа. Тэгэнгүүт хүний тарих одоо аль нь зөв бэ гэдгийг мэдэхгүй болоод толгой эргээд. Тэгэхээр одоо ингээл одоо эцэг эхчүүд гэдэгхгүй. За хүүхдээс эрдэм номтой хүн болгоно. Одоо энэ манай гэрийн энэ лидерл хүн болох хэрэгтэй гэнгүүтээ аль 3-4-өөс нь эхлүүлээл цагаан толгой. Тэр хүүхэд 3-4-өөс эхэлсэн хүүхэд бол ингээд 10 жилд очиход айл гэж ном эрдэм сонирхолгүй болт. Тоглох насанд нь тоглуулна. Юм гэдэг дандаа одоо нэг цаг хугацаатай байдаг. Тэр цаг хугацаанд нь цаг хугацааныхаа юмыг л авах хэрэгтэй. Олон юмч бол надад бол буруу. Хоёрдугаарт болохоор дуршлагтай тэр хүний одоо эрдэм мэдлэг сурсан байдал биш үү? Одоо нөгөө эрдмийг сурсан байдал гэдгээс нь хамааруулаад одоо бүх юм чи за өрөвсөлттэй. Хүн өрөвсөлттэй уганд байх ёсгүй байхгүй. Тэгтэл бид нар ингээд муу юмдаа ингээд татцсан. Өрөвсөлттэй юм бэлээ, ядаргаатай юм бэлээ. Хөө ядаргаа гэдэг он шиг бол бүр баг ингээд тайвшрал гэж ойлгоод байгаа. Ядаргаа гэд он шиг. Тэгээ ядаргаа гэдэг чинь болохоор тарих мэдрэлийн ядаргаа, зүрх судасны ядаргаа, мэдрэлийн ядаргаа гэд ингээд англи авчиж байгаа хгүй. Эд эрхтэнд нь нөлөөсөн ядаргаа. Тэгтэл тэр чинь ядаргааг бол эмч нар ядаргаа л гэдгийг өрөвсөл гэдэг ингээд өрөвсөл ядаргаа гэд ууг нь бол бид нар ингээд тэр юм биднэрт байх ёсгүй байхгүй. Тэгтэл ингээд бүгдээрээ ингээд за өрөвсөлтэй ингэлээ, ядаргаатай ингэлээ гэд тэрэнд ингээд тасцсан байждаг. За юунд амир юу гэхгүй хавдартай тимтэй гэдэг юм. Тэрэн дээр чинь зүгээр уралдаал том эмчнэр дээр явж чад. Ууг нь бол тэр хавдар болохоос өмнө тэр гомцсон эдисийг бий болохоос өмнө тэр нөгөө бид нар өрөвсөл нөгөө ядаргаагаа эмчилсэн байсан бол бид нар хавдар болохгүй. Та яалтчгүй уламжлалтын эмч нөгөө уламжлалт чинь гал унтраах биш нөгөө суураас нь эхэлж байгаа болохоор яг суурийг яриад байна тий. За түрүүн та олон эмчийг яг хүүхдэр жишээлүүлээд ерөөсөө шууд ойлгуулчлаа. Тэгвэл миний биед Европ ангаах ухаан тохирох юм уу, уламжлалт ангаах ухаан тохирох юм уу гэдгийг мэдэх гээд ингээд олон эмчдэр очно гэсэн. Харин Монгол хүний биед ер нь хүн болгоны биед уламжлалт ангаах ухаан тохирдгийн болов өмнө нь яваад буруу газараа очиод тохироогүй болохоор ингээд тохирдгүйг итгэцсэн болов шууд аль нь зөв бэ гэдгийг олохын тулд л явах гэдэг. Яаж мэдхүү тэрийг? За одоо ингээд ковидын дараах гэд процесс ярьж байгаа шүү дээ. За ингээд тухайн хүн ингээд нэм бактери халтлаганд бүрдсэн. За ингээд дайн төртсөн гэсэн үг шүү дээ. Ингээд бие организм. За тэгтэл ингээд бие организмд нэм бактери нь одоо гарч амжаагүй л гэсэн үг л дээ. Одоо ингээд ковидын вирус одоо биес гадагшлахад биднээс даруй одоо 20-30 жил хэрэгтэй. 20-30 жил. За ковид тусаагүй байлаа гэж бодоход вакцины хортлого 20-30 жил. 20-30 жил бодгал тэр юмтай тэмцэн. Өөрөө чи тэмцэхгүй л шүү дээ. Ингээд өөрөө нөгөөдхийг бодохгүй шүү дээ. Ингээд бид нар бол ингээд вакцины хийлгэцээс хамгаалагдсан гэж бодоод байгаа л бие организм тэмцэн. Тэр дунд чин янз бүрийн процессууд үүснэ дээ тий. Тэгэхэд энэ олон процессуудын дунд тухайн хүн одоо ингээд эрүүл байх уу,
өвчтөй болох уу гэдгийг сонгож байгаа байхгүй. Маш хянамгаанууд нь ирүүл болно. Одоо ингээд хүмүүс чинь ингээд одоо сүүлийн үед чинь ингээд подкаст мастыг үзээд харж одоо энэ дээр бол би ярихгүй гэж бодож байсан юм ярьчих. Подкастыг үзэхээр л сүнсний төвшин ихлээ, сүнс сэрлээ мэрлээ гэд яриад байгаа тий. Тий ингээд одоо жишээлбэл бактери, вирусээр одоо ингээд тэмцсэн бие организм ингээд яахгүй болоход одоо бие организм ингээд яахгүй сүнс нь ингээд дээшлэх үү би л үгүй л байх гэж боддог. Нөгөө цэвэр ээжиж ингээд дээшл. Тийм. Одоо ядаргаа хэд ядаргаа та тий. Одоо ингээд зарим одоо хүмүүс чинь ингээд би болохоор энерги болохоор нойрноос авчдаг. Би болохоор хоолноос авдаг. Гэт ингээд өөрийгөө бас мэдээд идэг хүмүүс идэг шүү дээ. Одоо за би ингээд энэ эмчилгээг ингээд хийлгэх чингүүд гээд. Тэгээд нөгөө асуулт руу чинь буцаад орохгүй бол би өөр тийш яваад өглөө. Одоо нөгөө барай засал тохирдог хүн гээд. За ингээд ковидын дараа юу болсон бэ гэвэл хүний цус өтгөрөд эхэлсэн. Цус өтгөрөөд. Ерөөсөө тэр цус ялгах тан өгөх хэрэггүй. Цус нь их бохирлсон. Тэр заавал гадагшлах хэрэгтэй. Тэр бохир цусыг гадагшлуулж цэвэр цуслуулах. Одоо бид нар чинь гадагшлуулах уламжилт арга чинь хануур төөнөр. Хануур шивүүр гэдэг. Одоо эмчилгээний төгсгөлт хийдэг эмчилгээ шүү дээ. Тэгтэл одоо уламжилт чинь одоо ингээд халуун хүүтэн гэдэг нэг хоёроор ингээд ангилждаг. Тэр чинь сайндаа ингээд ямар ч шаардлагагүй зүгээр халуун хүүтэн гэж ангилаагүй байхгүй. Хүний бие организм халуун бактери вирусээр үүсгэж гин үү? Хүүтэн бактери вирусээр үүсгэж гин үү? Хүүтэн бактери вирус болохоор хүний хүүтрүүлээд ингээ биед үүсдэг. Тэрний хөвчлэн үе мөчийг гэмтээдэг байна тий. Халуунаар үүссэн юм болохоор биеийн дээд хэсэг болон дунд хэсэгт байгаа элэг уушиг одоо зүрхийг ингээд гэмтээдэг байна шүү дээ. За чи ингээд халуун вирустай байх чинь би чамд ингээ айл сайхан төөнүүр хийгээл болохгүй юу? Төөнүүр хийгээл шарлагаар шараалээ. Чи боддоо. Улмал ихсэх байх та тийм. Ингээд нөгөө бактери вирус халуун дүрждэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр халуун дүрждэг юм чи ингээл сайхан төөнүүр хийгээл юухаар тэгэхээр эмч хүнийг эмчилдэг байхгүй. Хүн өөрийгөө эмчилдэг бол эмчийн хэрэг баг. Ерөнхийдөө. Одоо тэгвэл ингэн нэ штэ. Уламжлалт барай заслын эмчтэр одоо нэрээр үзүүлсэн. Үзүүлээд халуун хүүтэн гэдгээ тэр эмч ялгах хэрэгтэй юм штэ. Ялгаж чадахгүй юм тохиолдол байх болов андуурах юм. Одоо ингээд одоо нөгөө нэг би эмч нарын буруу гэж хэлэхгүй байгаа тань. Одоо нэг ингээл манай одоо үеийнхэн ингээл хүмүүс ирэл. За би нөгөө нэг шаарлага хийлгээ эмчээ. Эмчилгээг бол ус ингээд бид нар хийхгүй байх. Тэд нар хийлээд өгч байгаа байхгүй. Шаарлага хийлгээ. Төөнүүр хийхээрс амар гоё болдгийг билээ эмчээ. За тэгээ барай хийчээ. За тэрэн дээр ингээд гал засал хийлгэчээ гэл. Ингээд тэр нь тохирохгүй гэдгийг чи мэдсээр байтал тэр чинь ингээд бүх юм ингээд бөөгнөрүүлэх гэдэг нь шүү дээ. Улам ингээд нөгөөтгөө. За тэгвэл зарим нь ингээд за ингээд нөгөө одоо нөгөө юм гүч зарим нь болохоор за ингээд эмчээ тусал тариа хийлгээ. Нөгөө тусал тариа чинь битэг үүсгэн хүүтнийг үүсгэн. Тэгтэл нөгөө хүүтнэр үүсгэсэн хүн чинь хавантаа. Үгүй эмчээс надад барайцл ерөөсө тохирдог. Та зүгээр л тусал хий гэдэг ингээд. За тэр хүний хүслээр болох юм бол тэгээд тэр хүн усан битэгтэй тэгээд нөгөө юмчны өрөвсөл нь улам сэдрэл гарна гэсэн. Тийм. Тэгэхээр эмч бол тэрийг зохицуулдаг хүн байхгүй. Уган зохицуулаад эмч гэдэг хүн бол эдгээдэг хүн, эмчилдэг хүн байхгүй. Тэгтэл манайхан одоо би одоо эмч нарыг бас буруутгахгүй байна. Одоо эмч нар арга бараал тэгэл за хүснээр нийч гэдэг аахгүй. Тийм. Түүнээс бол ингээд өөрснөө ингээд аюухаана ажилуулад ингээд бас итгэж штэ. Ямар ч эмч итгэж шин гэж би бодож байна. Ягаад гэвэл суурийг ингээд тавьсан байгаа учраас ямар ч мөмчл хүнийг эдгээчих байх гэж би дотроо боддог угаасаа. Тийм. Мэдлэггүй байдал гэж гарч ирдэг. Сэтгэлгүй байдал хоёр нэмчүүлдэг тэгээ байхгүй болчихдог тийм. Хүний хэлснээр л яваад. Манайд одоо ингээд нэг одоо 60 хэдтэй одоо эмэгтэйчүүд ингээ ирдэг. Шууд ингээл хиймэл оюуханаар ингээл эмчилгээнүүдээ ингээ барьцсан. Миний оншин эмчилж оншилсан. Одоо та ингээ эмчил гэдэг тэгэхгүй. Тэр нь би зовжлаараа хиймэл оюуханаар та эмчилүүлчих. Одоо эмч нь бол одоо ингээд амар
хоцрогдсон юм чи хэмэл оюуханаар эмчилчихээ гэд. Тэгээд ингэнгүүт үгүй юм чи та эмчилгээ. Тэгээ би ингээд тариа мараг ингээд янгууд хэмэл оюуханыг би энэ дээр бол ярих дурдахгүй гэж болохгүй. Хэмэл оюухан шинэлэг байгаа учраас туршлага бага байгаа учраас ангаах дээр бол болохгүй байна хүмүүсээ. Яагаад гэвэл битсэн ингээд юмнуудыг ингээд хэмэл оюуханаар хийх ингээд оруулчингууд нөгөөдөл нь дандаа ингээд 20-той заалтууд ингээ гаргаад өчтөө. Тэгэхээр нөгөө хүний итгэл үнэмшил нөгөө эмчилгээнд дэр ч унчиж байгаа байхгүй. Одоо эмч бараг буруу юм хийгээд байна гэсэн байдалтай. Тэгтэл одоо фэйсбүүк дээр ч гэсэн бас сануулсан байгаа шүү дээ. Эмнэлгийн талын эмчийн одоо онш болон ингээд оншилгоо эмчилгээг хэмэл оюуханаас асууж хэрэггүй. Ягаад гэвэл шин тутам байгаа учраас мэдээлэл нь тутамг. Тэгээд худлаа одоо жишээлбэл ингээд чи ингээл яалта танаа ингээд хүүхч ингээд 5 настай тэгээд ирэх ингээд за чамаас ээж та надад энэ гоё ингээд Google-ыг аваад өгөө. Тэгээд нөгөө Google-ыг харсан чинь нэлээд 650 үнэтэй чи нэг авч өгмөөргүй санагдаад тэр Google-ээр одоо 5 дахь анги өгч юус одоо удаан тоглох биш гэдэг ингээд. За тэгтэл ингээл нөгөөдхийн дахин ингээл яхангууд чи за авч өгөөсдөө гэд гингүүтээ за нэг би жишээ татчих шүү дээ тий. За 50 юм уу 60 мянган Google тавиад өгчлээд охин яах вэ? Уурлаа шүү дээ. Яг тэрэн шиг процесс болоод байгаа байхгүй. Ангаах ухаан дээр. Нөгөө хэмэл оюун ухаанд чинь нөгөөтгийг нь янгуудаа одоо нөгөө хүн чинь дахин асуухад эхлэнгүүт яг нөгөө хүн шиг ингээд нөгөө ингээд төөрөгдөлд ороод нөгөөх хариулт нь худлаа гараад ирдэг. Тийм. За сонирхолтой тэрийг манандах ч гэлөө бас нэг шинж би бас тэрийг бас мэдэхгүй байна. Бас тэрийг бас хэлсэн байлаа ингээд төөрөгдөлд орчдөг гинэ нөгөө хэмэл оюун ухаанч. Тэгэхээр тийм байгаа. Тэгэхээр хэмэл оюун ухаанаас ухаанд эрүүл мэндэ битгий даатгаа. Тийм. Мэргэжлийн эмч нь байж ах чи өвөнд нь ороод өөрөө эмчлүүлээ. Тэгээд нөгөө манайхан чи ингээд нөгөө цаг хугацаа хэмнэх гэж байна. Зөв цаг хугацаа хэмнэх юм бид нар зөндөө байгаа. Тэ? Одоо худалдан авалт дээр тий ингээд тэр мөрөн дээр ингээд цаг хугацаагаа хэмнээ. Буруу юм дээр буулгахгүй. Тий эрүүл мэнд дээр бол энэ нь бол таны алтан ам байна. Одоо би нэг үгийг амар хэлэх дуртай. Ягаад гэвэл нэг монгол хүн болохоор одоо 100 хятад хүнтэй тэнцдэг гэж би ярьдаг. Ягаад гэвэл тэр одоо бид нар удмын генийг ингээ авцсан байгаа учраас бид нар чинь тийм олуулаа бас биш шүү дээ. Тэгэхээр бид нар чинь цөөхөлөө байгаа мөртлөө тэр генийг авч ингээ явж байгаа учраас бид нар их ухаантай сэргэлэн амьдрах хэрэгтэй байхгүй. Тий. Та түрүү уламжлал хангаах халуун хүүтэн гэжсэн. Мэдээж подкаст сонсож байгаа хүмүүс өөрсдөө онцлох боломжгүй. Би онцлоорой гээгүй. Зүгээр нэг юм шинж тэмдэг гэвэл баримжаалж хэлэх боломж байгаа юу? Таны амьдралын хэмнэл ийм байхаар хүүтэн төрлийн ийм өвчнөр өвддөг. Уламжлал талдаа ийм хэмнэл байгаад ийм шинжтэй илэрх юм бол ер нь халуун талдаа шүү гэдэм 2 хуваагаар боломж байна уу? Боломж байна. Ерөнхийдөө бол хүн өөрийгөө мэддэг. Аль ч хүн мэддэг. Одоо жишээлбэл ингээл сэрүүн газар ингээл орж суух дуртай. Ингээ халуунд амархан халууцаад ингээд ноцороод явж чадахгүй. Тэгээд ингээд үндсэн махбод нь болохоор шарын типтэй хүн байх юм бол ингээд халуун ингээд биеийн байн халуун ингээд байдаг хүн бол халуун махбодтой учраас шарын тип их. Угаасаа тэр хүнд халуун бактери вирусүүд л их хөвчлэн орсон байх магадлалтай. Нөгөөх нь болохоор бадган хийм махбодтой хүүтэн. Бадган ер нь хүүтэн. Бадган махбодтой хүнд болохоор нэг гоё юм байдаг. За ингээд бактери вирус ч юм уу нэг орлоо. За бадган чи өөрөө салс учраас ходоод гэж бодъё. Ходоод нэг оронгууд ходоодны шүүрлэлчин их биш учраас нөгөө ямар ч бактери вирус ингээ удаашрдаг. Хөгжил нь удаашрдаг. Тэгэхээр бадган одоо махбодтой хүмүүсийн өвчлөл дандаа живэнг хожуу мэдэх одоо хавтартай болж иж мэдэх шалтгаан болдог. Ягаад гэвэл тухайн хүнийхээ бодисын салцны мөн чанараар шар махбодтой хүн чинь уусаад өвдөлт нь яа гарахгүй их өвдөд байгаа учраас эмчтэр очихоос зүгээр байхгүй. Тэгэхээр эмчтэр эртхэн очиод нөгөө учир начраа олоод
эрүүл болчихж байгаа байхгүй. Бадхан хүн бол явсаар гад зарим нэг хүн дийлдэг үстэй би ерөөс өвддөг гээл тэг эрүүл гэл. Тэгэнгүүт асуудлууд ингээд сүлтэн тодроо гараад ирдэг тохиолдол байдаг шүү дээ. За бүр уламжлалт барай засал ерөөсө тохирохгүй төрлийн өвчин, тохирохгүй төрлийн хүн гэж байх уу? Хоройтой заал. За энэ дээр хор тавдар. Арьсан дээр гарсан эдэгт өрсөлдөлттэй үед дээрэс нь халуурж байгаа үед сүрээтэй үед болдог. Сүрээтэй үед. Тийм учраас л бид нар уламжлалтын эмчнэр судас авардаг байхгүй. Тэр 3 зүйл дээр бид нар алдаа гарахгүй хүмүүсээ барихыг боддог. Сайн ерөөсөө гут шууд хүүж очоод байж болохгүй нэ. Тэгээд бидний судсанд одоо сүүлийн үед судсанд ингээ андуурагдаад баригдаад байгаа юм бол сүрээ байдаг. Нөгөө эдгэрсэн сүрээ баригдахгүй. Эдгэрсэн биш үү? Тэрийг эдгийц учраас судсанд баригдахгүй. Тэгээ бид нар нөгөөдхийг үнийг тэр чинь сүрээ судсанд тийм живчирсэн юу судсан орж ирэнгүү болохоор за энэ хүн зүгээр гэд ингээд оролцсонгууд баринд явж исэн би ингээд сүрээгээр идгсэн байхгүй юу гэд хилдэг тохиолдол байдаг. Идгсэн ч гэсэн барианд явж болохгүй юу? Ер нь идгсэн ч байсан барианд явж. Бас тэгвэл нэг үлдэц гэдэг юм бас байдаг. Ингээд бактери вирус чинь нэг газараа ингээд омгууд ингээд унтаа байдалд орсон. Сэргэх магадлал өндөртэй байгаа гэдэг. Тэгэхээр зарим нэг бактери вирус их хорон байх нь шүү дээ хүний бие организмыг тэр чигээр нь бас ингээд эзэлсэн байх магадлал өндөртэй. Тийм байна. Амжицсан л байдаг болохоос биш. За уламжлалт барай заслын тухайд бол сонирхолтой юм их сонслоо. Одоо дээрэс нь бас энергийн барай засал гэж байгаад байна. Яг уламжлалт барай засал, энергийн барай засал хоёр чинь нэг юм уу? Эсвэл өөр юм байгаад байна уу? Одоо сүүлийн үед бол энерги сайтай хүн, энерги муутай хүн, энерги сайтай газар ер нь ажил үйлсийн бүтэмжийг энергитэй бүгдийг холбож байна. Тэгсэн чинь бас барай засалж энергитэй холбогдоод ирлээ. Энэ ямар учир болоод ирв? Энергийн барай гэхээр нөгөө барианаас арай өөр. За. Энергийн барианууд ихэвчлэн одоо тэмдэгт ч гэх юм уу те. Одоо нэг бясалгалын төвшөнд өөртөө тэмдэг тураах юм уу? Эсвэл өөрийнхөө энергийг бусдад донор энергитэй өнгөсгөх. Одоо төрхийн донор байх нь шүү дээ. Ингээд одоо төрхийн донор хүн бол барай ангаах угаасаа увдстай гэсэн үг. Тэгэхээр төрхийн донор хүн бол заавал барай хийж одоо тухайн юм зарцуулдаг. Одоо нөгөө зарцуулаагүй тохиолдолд нөгөө энерги шүү дээ. Тэр юмыг зарцуулаагүй тохиолдолд өөрийн нүд гэмтэх ч юм уу те аюултай байдаг. Тэгэхээр тэр хүн одоо хийгээл дадуулах хэрэгтэй байхгүй. Одоо донор хүн бол одоо нөгөө хүүхэд байхаас барьдаг гартаа юмтай гэдэг хүн чинь тэд нар байх нь. Гэхдээ ажил хөдөлмөр хийж байгаа энергийн донорууд бас байна шүү дээ. Тийм ингээд за үйлдвэрч жиж болно. Одоо ингээд олон хүнтэй газарч жиж болно. Ярилцах төдийд энерги өгдөж болно шүү дээ. Барихгүй. За донор хүн шүү дээ тэр чинь донор юм чинь. Тэгэхээр тэр чинь бас л хажуудлах хүнөөсөө одоо энергийг түгээж идгээж ин л гэсэн. Ямар сонир юм бэ? За юм чи одоо энэ дээр тодруулахгүй болохгүйс одоо та уламжлалт барай засал дээр бол мэрэгжлийн эмч уламжлалтын эмч судас бариад оншилчлоо. Тэгэхээр энэ энергийн барай засалч хүн яриад энерги сэргээж ин өөрийгөө донор гэдгийг яаж мэдэх юм? Одоо тэрийг хэн оншилах юм? Энергийн донор гэхээр чинь энергийн донорууд чинь болохоор ингээд төрдөг байх нь тий төрдөг төрмлөр. За удам дамжаад төрдөг байх нь энерги. Одоо өндөр ууланд ч юм уу гол дагуу ингээд цусч ирдэг ч юм уу тийм хүмүүсийн одоо энергиуд их сайхан байх нь шүү дээ. Тэр хүмүүс ингээд энергийн донор учраас хүмүүсийг ингээд энерги түгээгээд идгээгээд яриагаараа тухайн хүнийг ингээд ийм өвдөлттэй байх нь л да. Тэгэнгүүт тэрийг хүн өөрөө зарим бүр мэдхгүй байсаар гал гэд байцдаг. Зарим хүмүүс болохоор мэдээд тэрийг бусдад ингээд яадаг. Одоо жишээлбэл одоо коуч гэдэг нэг яриад байгаа шүү дээ. Тийм. Коуч одоо ингээд амьдралын коуч, юуны коуч гэл олон коучнууд байгаа шүү. Тэд нар бас тийм хүмүүс байх магадлал өндөртэй. Тийм нийгмийг сэрэх, нийгмийг одоо болохгүйг ингээд сэрээгээд ч юм уу тийм хүмүүс байдаг тийм. Энергиуд ингээд олон төрлөлтөө ингээд нэгүүд нийтийн чиглэлээр явж байгаа энергийн
энергийн түгээгчд байна. Зүгээр яг ингээд одоо хэсэгчлсэн одоо хэсгийн ингээд хүмүүсийг ингээд яах хүн байна гэд тухайн юмнууд бол ингээд одоо тусдаа л байдаг л та. За уламжлалт барай засал уламжлалт юм тийм ээ уламжлалт юм ярьж хараас жоох хүмүүс гайхлах та тийм. Энэ таны хувьд илүү давуу тал юм шиг санагдаад байна. Одоо та уламжлалт барай заслын мэрэгжлийн их хэмж. Тэгээ дээрэс нь энергийн барай засал хийдэг. Одоо миний хувьд бол хөвгөлтөө гэж би таныг ингээд бодож байгаа байхгүй авь адилхан. Тэгэхээр бүр ингээд аль альны шинжилгээ ухаан болоод арга бэлэг хослно гэдэг шиг ингээд давуу тал болчихж байгаа юм шиг санагдаад байна. Энергийн би ч барай бол хийхгүй. Энергийг одоо тухайн хүнд одоо нэг тарин буюу тэмдэг ташиглаад тухайн хүнийг одоо ингээд одоо бит хоёрын ярьж байгаа байтал бол бета тал одоо ингээд хоёулаа идэвхтэй ингээд ярьж байгаа. Тэрийг альфа бясалгалын төлөв рүү оруулаад дараа нь тетраар оруулаад тухайн хүнийг гүн бясалгалын байдалд оруулаад тэр энергиэрээ тухайн хүн хүчнөө хөөх боломжтой. Тэгэхээр энэ нөгөө нэг ангаагч хүмүүс хийдэг л ажил та эмч нарын л хийдэг ажил тий байгаа тий. Тэгэхээр нөгөө ингээ баринаас өөрлөлтөө ингээд шууд чи болохоор ингээд шууд жоохон би бас барин гэж бодоод байгаа гэж бодож байна шүү дээ тий үгүй. Тийм ээ за бүр толгой эргээ явуулчихлаа. Одоо ингээд долгион гэх юм уу та. За долгион. Одоо ингээд сэтгэл зүйг нэмчилж байгаа гэсэн үг юм уу? Яг ямар үйл явц өрнөх хүүхний би? Одоо ингээд чиний долгион ингээд эмчтэр ямар хүн ирэх вэ? Өвчтэй хүн ирнэ. Хэм алдсан хүн ирнэ шүү дээ. Тэгэхээр хэм алдсан хүн гэхээр долгион ингээд юу гэсэн үг? Замбрааг гэсэн. За. Тэрийг долгионы ингээд жигд хэмд нь оруулж ийн гэсэн. Тийм жигд хэмд нь оруулаад эрүүл хүн бол долгион нь бол ингээд жигд ахна шүү дээ. Тийм хэм рүү оруулна гэсэн. Тийм. Одоо уламжлалт барай засалтай хавсарч хэмчилж байгаа нэг арга юм уу? Тэгэхээр долгионы тэгшгэн болгочоод дараа нь барай засал руу оруулна. Тэгээд одоо ингээд л ойлгочих болно. Тухайн хүн бол ингээд өглөө зарим хүн нойром гэдэг. Орой болохоор хүн нойром гэдэг. Тэ нэг сонин биеийн нэг сонин төвшөнд байдаг шүү дээ. Яг унтахын өмнөх төвшин гэл адилгаж байгаа. Хүний бие организм унтаас эрүүн хоёрын хооронд тэр хүний долгионыг хэв хэмжээнд оруулна л гэсэн. За энэ энергийн барай засалч хүмүүсийг энерги гэл энэ тэмдгүүн хайгууд бас зөндөл байгаад байна. Очиж хандаж бас үзээгүй. Энэ энергийн барай гэхээр ингээд нөгөө энергиэр бас барьдаг хүмүүс байдаг. Тустай байна. Энергийн засалч энергийн барай. Энергийн засал гэхээр өөр тустай. Тэгээ энергийн барай гэхээр энергитэй хүн одоо донор хүн барихыг л одоо энергийн барай гэдэг аахгүй. Донор хүн уламжлалт барай хийхийг үү? Тий уламжлалт барай хийх. Энергийн засал гэхээр сая тархины төвшөнд эмчилж ийн гэсэн үг. Тархины гаргаж байгаа долгионыг одоо нэгэн хэмд оруулна гэсэн үг. Хүмүүс мэдэхдээ яаж очиж мэдхүү одоо толгой өвдөж байгаа бол би толгойн юм уугаад 30 минутны цагийн дараа толгой өвчин намдаад андшгүй болчихно. Энергээр би засуулчлаа да, энерги би бариулчлаа да, үр дүн нь яаж мэддэг вэ? За ингээд энергийн одоо тэр юунд одоо засалд орсон хүн бол ингээд хамгийн түрүүнд мэдэгддэг юм бол ингээд гарч ирэхээр юм болгоо ингээд юут тодорсон байдаг. Одоо ингээд мэдээж тэр хүн чинь ингээд өрөөнд орж ирсэн тэр байдлыг за чамд юу мэдгэж юм гэхээр хамгийн түрүүнд эргэн тойрны юм ингээд тод харагдаж байна. Тийм. Тод харагддаг. Тэгэнгүүт хамгийн түрүүнд хоёр л зүйл байдаг. Нэг нь болохоор царайны өнгө гой тунгалах шийдсэн. Тунгалах болсон байна. Тэгээ энергиуд ингээд хэмдэ орцсон байгаа учраас тий нэг хүн чинь нэг ингээд айж сандрахгүй ингээд тайван байх үед нэг царай нэг өнгөйдөг штэ. Тийм болсон байдаг. Нүдний хард ч гэсэн их тайван болоо. Хүмүүс хоорондоо ингэж ярьдаг штэ. Өнөөдөр нэг тийм хүнтэй уулзсан чинь эсвэл нэг тэр хүнтэй уулзгаар л эвгүй санагтай явчих юм а их энерги муутай юм а надад таардаггүй гэдэг штэ. Одоо та энергийн засал баг тий энергийн засал барьж аваад нэг хийчихсэн энэ бүр болохгүй болчихжээ гэсэн хүн таарах уу? Та өөрийн одоо энергиэрээ мэдрэмжээрээ энергийн тэр заслыг бид нар хийхдээ болохоор аль болох нөгөө эмчилгээний дээр үр дүн өгөхгүй байгаа хүмүүстэй л хийчихдэг. Тий. Одоо эмчилгээнд ороод тий ингээд
Европч бид нар үзээд уламжлалтаар нь ч үзээд ингээд тэр хүн яг ингээд эдгэрэлтэй мэдрэхгүй байгаа хүмүүс дээр л хийдэг. Түүнээс биш уламжлалт эмчилгээнд ороогүй ээжээ шууд энерги засна гэж үзэхгүй нь байна. Дараагийн төвшнийг гүнзгий төвшин гэж ойлгож болох уу? Тий одоо ингээд тухайн хүний бие физиологийг одоо эрүүл долгион руу авчна гэсэн. Тэр долгионоо тэр хүн 2-3 жил хадгалж чадна. Хуучин бол 2-3 жил хадгалдаг гэсэн. Хуучин бол бид нар юу ч хэллүүгээр тийм хийдэг гэсэн байна. Биш үү? Имлэг дээр засаад өгчдөг. Одоо бол ингээд хэлж байгаа. Тийм. Тэгэд одоо бол ингээд энергийн юу нэлээд их хэлбэлцэлтэй байгаа мó гэж бодож байгаа. Тэгэл хурдан өөрчлөгдөж явж ирээд байгаа гэж бодоод байгаа. Тэгээ ковидтай холбоотой юм болов уу гэж бас бодоод байгаа шүү тий. Уламжлалт барай засал дээр байруулж болохгүй, эмчилгээ хийлгэж болохгүй заалт байна гэж байгаа. Энэ энергийн засал дээр, энергийн барай дээр хориглох заалт байгаа юу? Хориглох заалт байхгүй. Засуулаад байруулахад бол гэмгүй. Барихгүй. Би энэ хоёрыг харин холдуулаад засал гэхээр ингээд барай засал гэхээр барьдаг байна шүү дээ тий. Засал эмчилгээгээд уламжлалтад байдаг. Засал эмчилгээгээд хануур ордог тий, шивүүр ордог. Төөнөр ордог. Энэ засна гэд үгнийх нь үндсэн засж байгаа байхгүй тухайн хүн ингээд засж байгаа энергийн засж байгаа гэхээр энерги эрч хүчийг одоо нөгөө сүлд талаас нь л бид нар авч идэж байгаа юм даа. Сүлд гэж ярьдаг шүү дээ хүний монгол хүн чинь нөгөө сүлд хиймэр гэд тэрийг л засж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энерги гэхээр тухайн хүмүүстэй хэр нийцдэг бол зарим удаад энерги гэд хараа ингээд нөгөө ингээд наалтахгүй байгаад байдаг. Монгол хүнд бол сүлд хиймэр гэлчих юм бол ойлгомжтой. Энэ юм байхад байгаа юм. Сүлд хиймэртэй хүн бол өвдөхгүй байна шүү дээ. Энергийн зүг байх юм бол өвдөхгүй байна. Одоо биднэрт нэг ийм дом ч юм уу байгаад байдаг. Ажил дээр толгоо өвдөөл хүзүүн мөр хөшөөл ирэхээр нэг миний эндээс нэг толгоо бариад өгөөч, гар хөл бариад өгөөч гэж бариулчаал тэгээ нөгөө хүмүүс ингээл мод тогшоол тэ тэр хүний өвчнг авахгүй гэл ингээл домнол идэг штэ. Яг энэ уламжлалт барай засал дээр ийм дом байдаг юм уу? Тэр хүний өвчнийг нэрээ авчт юм уу? Энергийн засал дээр бас ийм байх уу? Хэрвээ байгаад авчдаг бол тэрийг яаж гадагшлуулж өөрөөсөө холдуулдаг бол энэ одоо барай засалч нар болохоор одоо барих хэвээр одоо тэр ажил нь одоо ажилтаас чин сэтгэлтэй тэгээ дээрэс нь тухайн хүний өгдөл нь байвал тэр үнд өвчин орохгүй. Өөрийнхөө сонирхлоор ч юм уу тий ингээд яаж байгаа үед сонирхлоор тэгээд жоохон ингээд нэг сониучрахад ч юм уу тий одоо тэр өрөөнд ингээ арслан байна гэж чинь ингээд сониучрахад орсон хүн бол мэдээж ойлгомжтой тий ороогүй хүн бол бас ойлгомжтой шүү дээ. Тэрийн шиг л гэсэн үг. Тий. Хүн одоо нэг мэдхгүй юмнийхаа дайсан гэдэг шүү дээ. Тийм байдаг. Тэгэхээр ингээд тухайн хүн бол ингээд барай засалыг их амархан гэд ихэвчлэн бодоод идэг. За. Тийм амархан бас биш. Тий. Ягаад гэвэл яг тэрийг хийх ёстой хүмүүс нь хийх ёсгүй хүмүүс нь өөр ажил хийх ёстой байхгүй. Тэгэхээр хүн тэр өгдлөө сайн мэдэх хэрэгтэй. Өгдөл гэдэг зүйлийг л сайн мэдэх хэрэгтэй л дээ. Хоёлаа ярьслага хэлэхээс өмнө та хүн барай засал хийлгэж яхад биенээс хор гадагшилдаг гэдэг. Нэрээ ч одоо барай засал гэхээр гам барих ёстой шүү, хор гадагшилж байгааг ингээл яриад байдаг. Энэ яг юу гэсэн үг юм болоо? Одоо ингээд нэг барай засал хийгээд гам барина гэж хэлдэг шүү дээ. Бидний хувьд бол ингээд байхгүй. За ажиллаа битгий ингээд айгу их махарч хийгээрээ ингээд жоохон амралттай, тайван хийгээрээ гэр орныхаа ажлыг бас ингээд бага хийгээрээ гэд. Ягаад гэвэл биенээс муу юм гадагшилж байгаа учраас хүн өөр ядардаг. Тэр зохимжоор орохдоо бас ядраасан байгаа бол гарахтаа бас ядраа. Тэгэхээр тэр дунд нь бас нэг энерги алдахгүй бие ядрахгүй тулд бас амраадаг байна. Амраадаг. За юм байна. За өнөөдөр хоёлаа уламжлалт барай заслын тухай, энергийн заслын тухай ярьлаа. Энергийн барай биш. Та болохоор энергийн засал гэхээр энергийн засал гэдэг нь ерөөсөө ингэж барай шиг ингэж хурч яахгүй. Зүгээр нь өөр байна гэж ярьсан. Энергийн барай нь уламжлалт барай засалтаа нийлэхээр уламжлалт барай засал нь илүү үр дүнтэй л болж байгаа гэсэн үг юм. Энэ хоёр ялгаатай юу? Энергийн барай, уламжлалт барай хоёр төвшин агчиж байгаа гэсэн үг байхгүй юу?
Одоо ингээд бариацл хийлгээд Европ имчилгээ хийгээд бид нар чинь оншаа тавьсан нэг юм имчилгээ хийж идэл үр дүнгүй бол хийж байгаа. Үр дүнгүй гэхээр чинь тэр хүнд ахаад нэг өөр юм хэрэгтэй байх нь шүү дээ. Өөр арга барил хэрэгтэй болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэрийг нь эмчлэх шаардлагатай болоод тэрийг нь энергийн түвшинд нь оруулах шаардлагатай болж байгаа байхгүй. Тийм баг. Тийм. Үр дүнтэй л гэсэн үг л дээ. Үр дүнтэй юм байна тий. 12 дугаар ангийн 11 12 дугаар ангийн л хичээл гэх юм уу одоо юу гэж хэлэх. Нэг сургуулийн угаар л тийм. Европ имчилгээ хийж байгаа эмчнэр хагалгааны эмч одоо жишээ нь залуу эмч байхаасаа улам туршлагажаал улам сайжрал байдаг гэдэг шиг Европ уламжлалт барай заслаар төгссөн эмчнэр эхлээд өгөгдөл байхгүй зүгээр яг сурыг гэж сурчаад яваанда тэр өгөгдөл тэр хүнд суух уу сэтгэлтэй байвал эсвэл ингээд төрөлхийн өгөгдөл байхгүй бол ингээд зүгээр л ажиллаа хийж явах ёстой шүү гэдгээрээ л дуусчих болов. Альва нэг эмч ингээд нэг тоонд хүрээд гүйцэтгэх. Одоо жишээлбэл энэ аягийг одоо энэ аягны ус аягийг ингээд нөгөө туслаар ус хийл л да. Тэнгүү тодорхой хэмжээнд хүрээд энэ амсартаа өрнө тэгээ хасгана гэсэн. Тэгэхээр тухайн хүн өөрөө хичээх юм бол бүх юм бол. Бүх юм өгөгдлгүйсэн ч болно. Тийм учраас хүний өөрийн хичээл зүтгэл нөгөө чин сэтгэл байх юм бол тэгэл юм да хүрчихнэ гэсэн. Тийм. За бид хоёрын ярилцж байгаа сэдв уламжлалт барай засал энергийн заслын тухай. Яг энэ хоёр сэдвэрийн сэдвээр ярих гэхэд та яг юу бодож ирсэн бэ? Бид хоёрын ярилцах цаг ер нь дуусж байгаа өндөрлөж байгаа учраас дутуу сэдв. Би бол энэ удаа бол зүгээр барай заслыг ерөнхий байдлаар нь л ярьчих гэж бодсон. Ерөнхийдөө барай засал гэдгийг гэхдээ барай заслыг хүн болгон мэддэг учраас яг ингээд нэг одоо нэг эрдмийн үгээр ч юм уу эсвэл яг мэрэгжлийн хэллэгээр яриад хэрэггүй гэж бодсон. Хүмүүс жоохон ойлгуулад барай засал гэж юм байдгийг, уламжлалтын эмчийн ажил гэж юм байдгийг, тухайн хүний ажил мэрэгчлэлтэй холбоотойгоор ингээд бас ийм зүйл байдгийг шүү. Ерөнхийдөө бол миний одоо энэ нөгөө подкастэнд орох шалтгаан нь болохоор одоо бид болохоор энергийн өөр түвшинлүү шилжиж байгаа, энергийн өөр ирнэлүү шилжиж байгаа учраас энергийн тэр өндөр ирэнд орохын тулд бүх хүмүүс бие бэлтэх ёстой гэдэг үднээс би одоо энэ барай засал, одоо энергийн заслыг ярих гэж л ирсэн л дээ. Тэгээ зорилгоо бол би сайн биелүүлж чадлаа л гэж бодож байна. Өөр энергийн өөр түвшинлүү шилжиж байгаа нь биднэрт сайн уу муу юу? Сайн уу? Тэрийг харин хүлээж авч ойлгож гин үгүй юу гэдэг нь л чухал. Яг үнэ тэгэх бах. Шилжиж чадж байгаа нь ямар шинж тэмдэг илрээд чадахгүй зөрүүдлээд байгаа нь ямар шинж тэмдэг илэрх үү? Нөгөө шилжиж чадж байгаа нь ингээд сэтгхүүн өөрчлөгдөөд тэр хүн улам энэрэнгүй нинжин сэтгэлтэй болоод шилжиж чадахгүй байгаа нь илүү их тийм зовсон л байдалтай. Илүү юм тийм зовоод л улам л энерги бараал агаал тийм байдалтай болж байгаа. Тэгэхээр чи тэр нийгэм их өндөр ингээ энергитэй байж хаад тэрний ингээд юунд нь ингээд игнэнд нь таарч ингээд амьдрахгүй бол бас хэцүү тий ер нь хэцүү тий зовн л гэсэн үг л дээ хэцүү л ахын хэцүү драматай тий одоо эрдэм мэдлэгийн хувьд ч гэсэн ажил үйлсийн хувьд ч гэсэн ялвын юм дээр бас жоохон тэр энергийн түвшинд л орох хэрэгтэй л гэж бодож байна. За баярлалаа танд. За баярлалаа. За сонсогчдоо, үзэгчдээ Хөгцөнгөр радио хөтөж подкастын өнөөдрийн зочин ихэмч инхцул байсан. За бидний ярилцсан сэдв бол уламжлалт барай засал, энергийн заслын тухай ярилцлаа. За сэдвээс сонирхлоосоо болоод дундуур нь жоохон хацаалгаж явуулсан болвол уучлаарай. Сонсогч та бүхэн Хөгцөнгөр радиогийн хөтөж подкастыг радиогоор бол 82.9 119 долгионоор хүлээн аван сонсох боломжтой. Хөгцөнгөр радио пэйж болоод Хөгцөнгөр радио YouTube сувгаар бас сонсоорой. Хөтлөгч М ойлаа дараагийн дугаараар эргээд уулзъя. Баярлалаа. Баяртай.